Хилийн 0245 дугаар ангийн техник алба болон техник албанаас одоо ажиллаж байгаа тэтгэврт харсан ахмад хэлчдийн санаачлахаар зохион байгуулж байгаа энэ зам гарыг гэсэн нэвтрүүлэгт оролцож байгаа. Энэ урилгыг хүлээж аваад ирсэндээ маш их талархалж байна. Улаанбаатар хотод байгаа ахмад хэлчдийн төлөөлөд манай техникийн салбараас тэтгэврт орсон 5 ахмад хэлчд ирсэн. Орон нутагт байгаа ахмад тээвэрчд маань бидний хүлээж авсанд маш их баярлж байна. Тэгээ нийт ахмад тээвэрчд болон ахмад хэлчдтэй автоэврийн байгууллага үүсч өгснээ 100 жилийн баярын мэндийг хүргье. За миний бие бол техникийн албанд 2014-өөс 2017 оны хооронд техникийн албаны даргаар томилогд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд олон нарван тээврийн жолооч техникчтэй мөр дэрэгч албаалаа. Тэгээд энэ албанд орсондоо би баярлалдаг. Яагаад гэхээр манай өвөө тэр 1941 оны чөлөөлөх тайнд орж явахдаа бас манай өвөө жолооч байсан. Дараа манай бол насаараа тээврийн жолооч байсан. Тэгээд би бас жолооч болъё гэж байгаа арай амжилтгүйгээр хэдийн зэрэгт орж хилчээ офицер болсон ийм түүхтэй юм байна. Тэгэхээр 14 онд техникийн албаны дарга болоод ингээ орсондоо би их бахархдаг, баярлалдаг. Тэгээд жолооч нартай ойрхон ажилладаг. Жолооч нартайгаа хамтарч ингэж ажиллаж амьдарч байсан болохоор өөрийнхөө автаа харьцуул ингээдийнхээ жаргал зовлонг бас ойлгож ингэж явдаг байсан. Машин техникийн хувьд бол ерөнхийдөө Оросын албаны улсад үйлдвэрлэсэн машин техникүүд голцоо ашиглагддаг. Сэлбэг хэрэгсэл нь баг зэргийн ховордоод үн ихтэй, өртөг ихтэй. Тэр бол нэг л бид нар өөрсдийнхөө бор зүрхээр жинхэнэ нэг монголчилж ашиглана гэдгээр бид нар ингэж ашиглаж явж байсан ийм тээвэрчд байна да бид нар одоо. Энэ тээвэрчтэй одоо ингээд хамтарч ажиллаж байсан хүмүүстээ маш их баярлалаа. 2003 онд Увсын цэнхэр хязгаарт анх томилогд нэрж явах манай жолооч байсан Жамсран жавхлагч байна. Цэнхэр пурганта битэрстэ жинхэнэ боршоогийн тэр хариуцсан хэсэг тэр хунгур цасыг бид нар ястаа жинхэнэ эрд зөргөөрөө туулждаг хээр хондтой хонж бор зүрхээрээ л бид нар ингэж явдаг байсан. Энэ хэцүү цаг хугацааг туулж ийм сайхан үед авчирсан энэ бүх тээвэрчдтэй баярын мэндийг хүргье гэж хэлэх байна. Мингсэн 92 онд анх хэдийн зэрэгт анхааглагчаар ороод тэрнээс одоо 2023 онд хүртэл ажиллаад зэрэглээд тулгарсан. За техникийн албанд 2016 оноос 19 оны хооронд тавилан шатгууны ахлах офицер орон тундаар ажиллаад энэ жолооч нартай хамт нэг баг болон ажиллаж байлаа. За тэр үед одоо 92 оноос хойш хугацаа одоо 2000 он гээд харьцуулах бол техникийн одоо үзүүлэлт бол маш өндөр болсон. Дээрээ одоо гэлийн застаагууд одоо ганц 66 одоо татаад авсны дараа фирмер машинтай байсан. Одоо бол гэлийн нэг застааг үест 3-4 техник. Отодын техник нэгжид бол одоо хүчин чадаацсан бас маш өндөр болсон. Одоо хүн дац автомашинтай, автобустай, за гэлийн застав харуулууд нь бүгд одоо моцгилтай, өвлийн нөхцөлд одоо чаргатай, цасны одоо моцгилтай ийм одоо техник нэгжээр хангагдсан одоо сайхан болцсон байгаа. За одоо манай жолооч яг тухайн үед өөрөөрөө ажиллаж байсан он жилүүд одоо техник ямар техник барьж байсан, ямар одоо үйл ажиллагаанд оролцож явж байсан энэ талаараа өөрсдөө тодорхой ярьчих баг. За миний хувьд бол 2014 оноос 19 оны хооронд одоо инженерийн ажлыг одоо олж хийсэн. Инженер нь ямар өчтөөхө техникийн албатай харьяатай байсан учраас манай техникийн жолооч нь голдуу одоо инженерийн одоо ажилд одоо төлхөө орсон. Ийм байдлаар одоо хэлийн одоо бүх застав харуулууд төмөр саадны зурус, асфальт горон саад, нүхэн саад, мөрхийн зурус гэдэг одоо энэ бүх хамгаалтын одоо юунд оролцож байсан. Иймд одоо техникчтэй одоо баяр хүргэе. Одоо автотехникийн салбар үүсгэсэн 100 жилийн болж байгаа учраас өнөөдөр одоо ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа одоо хамт олондоо баярлалаа гэдэг. Шар зам нь элзэтэй байх. Ерөөл өргөё. Дагдарч өгтөг аялгэрийн тэхэн 1960 онд төрсөн 1980 онд зэргийн албан татагтаад түүгээр хэлийн зэргийн 064 дугаар ингээд анхны гулрах курсын жолооч анхны төгсөлт юм байна.
Тэгээд энд үлрэх курсэнд төгсөөд хилийн 20 дугаар отроод 164 дугаар ангид жолоочоор ажиллаж байгаад 83 онд 12 сард намын төрөний ерөнхий нэрийн бичгийн дарга Цэдэн Болгоо гэнэ нийгэм хамгаалах яамны өдөрт тэр үеийн ах яамны баярын нарал байсан тэр. Тэгээд энд давстай усан хилийн оронд хойд хилийн улгаан малын зөрчлийг одоо таслан зогсоох бэхжүүлэх ийм юугаар 2 дахь удаага давстын засварт 2 дахь удаага байгуулагдаж байгаа давсны уурхайн заставт анх жолоочоор дамжигдж ирсэн. Энэ Улаанбаатараас жолоочоор дамжигдээд Шинэ 66 аваад аж ахуй техникийн албаны бүх ачааг нь ачаад 12 сард тус хилийн отродод ирж анх иржээ. Намайг ирэх үед ангийн захирагч огшоогоо байсан. Тэгээд удалгүй хийсвэрнда навсын. Тэр үеийн жолооч нараас дурдах юм бол отродын даргын жолооч нь одоо Жирэмдийн Баатар хөрөг гэж байсан. Хувчин жолооч нь Доноо, Балчингийн Доноо, Нацаг, Дандин отродын дөрөв 4-5 дэргэл байдаг байсан. Бус заставуудад яг тус-тустай 66 тал байсан л да. Тэгээд артал техникийн албыг бол Хошууч Батсрын холбооны хэлтсийн дарга нь Хошууч Баатар Санкугийн албыг ч одоо хин Санку гэж хүн байсан байлээ. Тэгэхээр намайг ирэхэд байгаагүй. Санку алба техникийг Батсрын давхар хариуцж байсан. Тэгээд энэ бичиг хэрэг энтергээд ажлуудад дахид чинь нэрэн начин дэдрүндаа жаргаллагч энтергсэн хүмүүс ирсэн байсан байлаа. Тэр чинь яг Марван отродын булганы отродроос ланхаж ирсэн хүмүүс юм байна. Тэгээд тэрнээс хойш чинь давсны уурхайн застав 8 жил ажиллаа, 9 жил ажиллаад. Давсны уурхайн заставыг анх одоо 2 дахь удаа юу хахтнад анхл иржсэн дэлгэн л дээ. Тэнд нэг 5 ахлагчтай нэг хэдэн 2 гэртээ. Арада станцын 129 станц, Соколын зэг станцтай. 5 ахлагч нь домлогын 3 мөртэй. 166 та. Тэгээд бид нар чинь 8-9 жил ажилласан юм байна. Тэгээд 89 онд ангийн төвд ангийн даргын жолоочор орж ирсэн. Тэгээд ангийн даргын жолооч гисүрндэгийн жолоочийг 2-3 жил хийгээд дараа нь Б үлгийн машин барьж 3066 гэл 3-4 төрлийн машин барьж байгаа 2003 онд өндөр насны дэвтгүрт гарсан. Түүнээс хойш одоо тэгэл Ахмад гэлчнэртэйгээ та бүхнийхээ бүрэлдэхүүн дүнэлт явж л байна да. Тэгээд 100 жилийн үед анги байгуулсан 50 жилийнхаа үед одоо бүх гэлчд одоо ажиллаж байгаа бол бүх Ахмад наслангуудтай сайхан мөрхний гэсэн яриа яа. Би одоо 1983 онд цэргийн албанд татагтаад 1984 онд цэрэг жолооч үлжээлээ. Сүүлийн 2 жил одоо нэг А, Б гэсэн 69-д одоо бас барьж цэргийн албыг дуусгаад тэгээд цэргийн албанаас ирээд энэ аймгийнхаа хилийн отродод одоо жолоочоор ажиллаж хилийн 1-р застав, 6-р застав, 5-р заставуудад одоо жолоочийн ажил хийж 20 жилийн өнгөрөөсөн. Сүүлд нь ангийн дэвтэр одоо машинтайгаа пурга машинтайгаа орж иж ангийн дэвтэр ажиллаж байгаад 2005 онд одоо цэргийн дэвтэртэй гарч тэр цагаас хойш одоо өнөөдрийг хүртэл одоо хуваарэ Увс аймагтай машин барьж одоо үүрэг гүйцэтгэж байгаа.
Энэ хугацаанд одоо энэ сууж байгаа энэ бүх жолооч нартайгаа одоо бас бүгдээр хамт ажиллаж одоо хүүтний хурж халуунд нь алж бас жаргал зовлогоо овалцж явсан бүх жолооч нартай бас тээврийн үүсгэн байгуулалтын 100 жилийн баярын мэндийг хүргэе. Энд одоо надтай бас хамтран ажиллаж байсан миний заставын дарга одоо Улаанбаатар хотоос ирээд энэ нэмгэрлэгээ дэд тундаа бас энд бас хамт сууж ийн одоо. Тэгэд олон жил одоо бас хамт ажиллаж байсан одоо жолооч нартай одоо баярын мэнд хүргээд ирүүлгийг хүсье.